Дэлхий дээр олон хүн би бурханд итгэдэг эзгээдэг. Тэд итгэвэл өрөөгдөх байлгүй гэсэн бүдэг бадаг бодолтой байдаг. Харин Библиэд бидний зорьсон газар итгэлийн зорилгыг маш тодорхой ухааруулдаг. Тэгэхээр бид хувийн итгэлээж бас эргэн харах шаардлагатай. Бид чухамдаа итгэлийн зорилгоо тодорхой болгоод итгэлийн замаар одоо явж байна уу? Тодорхой зорилготой итгэл бол эргэн тойрны ямар ч бэрхшээл, нөхцөл байдалд унахгүй, ганхахгүйгээр итгэлийн чигээ алдахгүй байж чадна. Тийм үү? Тиймээс л Илч Паул ямар ч барай байхгүй итгэлийн амьдралаар амьдрахгүй гэсэн. Филиппой 3-р бүлгийн 12-р ишлэлийг харцгаая. Филиппой 3-р бүлгийн 12-р ишлэл. Би хэдийнэ олж авсандаа, эсвэл хэдийнэ төгс болчихсондоо бус, харин Христ Есүст юуны төлөө баригдсан, түүнийг л барьж авахын тулд мөрддөг. Ах トゥ нараа, би өөрөө барьж авсан гэж боддгүй. Харин хийдэг ганц юм маань ардхаа мартаж, урдах өвдөө тэмүүлж, Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө юу өд урагшилдаг гэж байна? Барай өд урагшилдаг гэснийг өөрөөр хэлбэл зорилго өд урагшилдаг гэсэн үг биз? Паулд ч мөн итгэлийн амьдралдаа зорилго, мөрөөдөл, хүсэл, биелүүлэхийг хүссэн зүйл байсан. Христ Есүс дотор Бурхны дээш чиглэсэн дуудлагын шагналын төлөө барай өд урагшилдаг. Нэгэсэндөө тэр замыг дагаад гүйсэн гэж илэрхийлж. Тэгвэл бидэнд ч бас ийм барай байх ёстой. Та яагаад Бурханд итгэдэг вэ гэж асуухаар хүмүүс тодорхой бодсон юм байхгүй, зүгээр л хөрш маань зөвлөсөн болохоор, дотны найз маань намайг сүмд хамт явъя гэсэн болохоор гих зэргээр хариулдаг. Дүгнж хэлэхэд, итгэл нь итгэлийн цөлийн зам гэж тодорхойлогддог тул олон бэрхшээл үүснэ. Цөл бол юмар дутагдж гачигдах газар. Элбэг, таатай нөхцөлтэй газрыг цөл гэхгүй. Тэнд уух ус чангалтгүй. Идэх хоол хүнс чангалтгүй. Цөлийн зам нь амьдралын үндсэн хэрэгцээгч зохих ёсоор хангаж чадахгүй газар тул Бурхан сургаалт зүрлэлдээ биднийг ийм л итгэлийн цөлийн замаар дамжин Тэнгэрийн хаанчлалыг чиглэн яв гэж айлдсан. Тэгэхээр ийм нөхцөлд учир дутагдaltaй юм их байх нь зүйн хэрэг бидтэй. Тиймээс хүнд хэцүү, ангамл элсэн цөлийг эцсээ хүртэл явж дуусгаад сүү зүгийн бал урсдаг Канаан нутагт ороход итгэлийн хүч хамгийн чухал. Гэсэн ч итгэлийн энэхүү хүчний тухайд зоригтой итгэлийн хүчийг эзэмшсэн тохиолдолд бид урагшилж чадна. Цөлд 40 жил биш, 400 жилийн зам байсан ч дуусгаж чадна. Тэгвэл бид одоо үнэхээр ийм барай чиглээд итгэлийн замаар явж байна уу? 1-р Петр 1-р бүлгийн 7-р ишлэлээс судлаа. Ингэснээр итгэлийн чин шалгуур галаар шалгагдах мөхөх алтнаас ч илүү үнэтэй байж, Есүс Христийн илчлэлээр магтаал, алдар, хүндэтгэл хүрэх юм. Та нар түүнийг хараагүйч түүнийг яадаг гэж байна? Хайрладаг. Эдүгээ та нар түүнийг харахгүй байгаа ч түүнд итгэдэг. Та нар хэлхийн аргагүй. Алдраар дүүрэн баяр хөөрөөр ихэд баярладаг. Ингэхдээ та нар итгэлийнхээ үр дүнд юу олж авах вэ? Сэтгэлийн авралыг олж авна. Солонгос Библиэд сүнсний аврал гэсэн байдаг. Гэр бүлүүдээ итгэлийн эцсийн барай бол сүнсний аврал. Сүм дотор эрх мэдлээ хэрэгжүүлэх, харуулах тухай биш юм. Бид сүмд ирж, Бурханаас имэж, мөргөл тэмдэглэж, Бурханы сургаал дагуу зөв амьдрахын тулд хичээл зүтгэл гаргаж байгаагийн цаад учир нь эцэстээ Бурханы бидэнд амлаж, бэлтгэсэн мөнхийн сүнсний авралыг л олж авах гэсэн зорилготой. Тэр л барай өд явж байгаа бидтэй.
Тэрхүү барайгаа чиглэн хүн бүр гүйдэг байх учиртай юм. Итгэлийн зорилго сүнсний авралт байдаг хэмээсэн. Энэ авралын төлөө Бурхан махан биеэр энэ дэлхийд ирсэн гэж бичсэн байдаг баха. Еврей 9-р бүлгийг нээцгээе. Еврей 9-р бүлгийн 27-р эшлэл. Хүн ганц удаа үхэж дараа нь шүүгдэхээр товлогдсон шиг Христ мөн олны нүглийг үүрхийн тулд ганц удаа өргөгдсөн бөгөөд хоёр дахиад үзэгдэхдээ нүглийг үүрхийн тулд бус харин өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд ирнэ гэжээ. Энэ шил нь Христийн дэлхийд хоёр дахь удаага махан биеэр ирнэ гэсэн амлалтыг бидэнд харуулдаг. Анх эрэхтээ нүглийн золиосын тахил болж энэ дэлхийд ирсэн гэж 28 дугаар эшлэлд дүрсэлсэн байна. Олны нүглийг үүрхийн тулд ганц удаа өргөгдсөн. Хоёр дахь махан биеэр дэлхийд ирэхдээ ямар үүрэг гүйцэтгэх вэ? Өөрийг нь тэсэн ядан хүлээгсдийг аврахын тулд хэдтгэн үзэгдэх вэ? Хоёр дахь үзэгдэн гэжээ. Тэгвэл бид итгэлийнхээ зорилгыг хаан тавих ёстой вэ? Сүнснийхээ авралт тавих ёстой, тийм биз? 2000 жилийн өмнө Бурхан энэ дэлхийд анх ирэхдээ бидний сүнсний авралын төлөөх зам тогтоож өгсөн. Матай 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлийг харцгаая. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавнар Есүс дээр ирж танд зориулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад Матай 26 дугаар бүлэгт байгаачлан шавнар нь хэн рүү очлоо? Есүс рүү очиод үг айлтгаж байна. Алгасал баярын зоогийг бид хаана бэлдэх вэ? Есүс болон шавнарын ихэд чухалчилж байсан алгасал баяр амийн үнэн өнөөгийн ямар ч сүмээс олдохгүй. Алгасал баяр байхгүй сүмийг амьдрах чадвараа алдсан сүм гэж үзэх ёстой. Гэр бүлүүдээ угтаа бол загалмай Вавилоноос уламжлагдж ирсэн харь шашны зан үйл байсан. Тэдгээрийг ихэвчлэн булшин дээр босгодог. Ам байхгүй газар босгодог. Гэтэл тэрийг өнөө үед сүмийн орой дээр босгож байна. 17 дугаар ишлэлийг дахиад уншицгаая. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавнар Есүс дээр ирж танд зориулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад тэр хотод нэгэн хүн дээр очив. Түүнд багш миний цаг ордож байна. Би танайд шавнартайгаа алгасал баярыг яана гэж байна. Есүс тэмдэглэнэ гэж айлдсан алгасал баярыг өнөөгийн сүмүүд юу гэдэг вэ гэхээр тэмдэглэх шаардлагагүй гэцгээж байгаа. Тэд ийм л эрхэм үннийг үгүйсгэж үннээс хол байгаа гэдгээ баталж нотолж байгаа хэрэг. Танайд алгасал баярыг тэмдэглэнэ гэж уг нь хэн айлтлаа? Есүс өөрөө шавнартаа биечлэн айлдсан үг шүү дээ. 19-р эшлэл. Шавнар Есүсийн зааварласнаар үлдэж, Есүсийн зааварласныг тэд дуулууртай дагаж. Алгасал баяр нь хүн төрлөختнийг аврах амлалтгүй байсан бол яагаад Библийн сайн мэдээний номд бичв? Энэ бүхэн хэрэгтэй учраас л тэр. Шавнар өөрсдийн санаачилгаар эсвэл зөв гэж бодсныхоо дагуу бэлтгэсэн юм биш. Харин Есүсийн зааварласнаар алгасал баярт бэлтгэвгсэн. Алгасал баярыг хэрхэн бэлтхийг Есүс урьдчилан зааж өгсөн байна. Тиймхүү бэлтгэсэн алгасал баярыг хэрхэн тэмдэглэж байгааг харцгаая. 26 дугаар эшлэл. Тэднийг зооглох зур Есүс талх аваад ерөөсний дараа хуваан шавнартаа өгөөд "Майд, энэ миний бие гэлээ" ингэж Есүс тэдэнд хэлсэн. Есүс алгасал баярт бэлтгээд талх бэлтгүүлсэн.
Тэр талхавч талархал өргөөд ерөөснийхөө дараа энэ бол миний бие учраас та нар эдгэсэн байгаа юм. Тэгээд тэр аяг авч талархал өргөөд алгасал баярын дарс хийсэн аяг биз? Тэдэнд өгөнгөө үнэс та нар бүгдээрээ яацгаа гэсэн бэ? Ууцгаа. Энэ нь гэмнүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний юу вэ? Цус минь юм. Бурхан алгасал баярын өдрийг шинэ гэрээг зарлах өдөр болгож, шинэ гэрээний алгасал баяр гэж бүх хүн төрлөختөнд зарлан тунхагласан. Мосегийн хуулийн дагуу алгасал баяр тэмдэглэе гэвэл мэдээж мал амтан шаардагдана. Гэсэн хэдий ч Есүс талхтаар авч ирсэн. Тэгээд шавнартаа талхны утга учирыг тайлбарлаж өгсөн. Энэ талх бол та нарын нүглийн уучлалын төлөө, та нарын авралын төлөө би та нарт өгөх миний нэгүүлслийн ариун мах, миний бие. Тэрээр мөн алгасал баярын дарс хийсэн аяг авснаа. Энэ аяг бол миний цусаар тогтоогдох шинэ гэрээ юм. Гэрээний цус, миний цус гэж айлдсан. Лук энэ авралын ажлыг Лук номд ийм байдлаар тэмдэглэсэн байдаг. Лук 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харцгаая. Лук 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Алгаслын хургийг нэдлэх эсгээгүй талхны баярын эхний өдөр болов Есүс хэнийг илгээсэн бэ? Петр, Иохан нарыг илгээн. Петр, Иохан нарын үйлс бол бид бүгдийн сурах ёстой зүйл юм. Есүс Петр, Иохан нарыг илгээн явж бидний зооглох юу бэлтгэж байна? Алгасал баярын зоогийг бэлтгээв. Тэд түнд биднэр хаана бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харах тун та нарын хот руу ороход ваартай ус авч яваа хүн тааралдана. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрээ эзэнд багш маань шавнартайгаа алгасал баярын зоог барих зочны өрөө хаана байна вэ гэж хэлүүлж байна гээрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлтгэжээ. Тэд явж түүний альцснаар бүгдийг олж алгасал баярын зоогийг бэлдэв. Цаг болоход тэр тухлан суулаа. Хэн түүнтэй хамт байсан бэ? Элч нар түүнтэй хамт байв. Есүс тэдэнд би зовхоосоо өмнө энэхүү алгасал баярын зоогийг тэр юу гэж хэлсэн бэ? Энэ алгасал баяр сахихыг эхэд хүссэн гэсэн байна. Бурхан хүний төрхөөр Есүс гэдэг нэртэй анх удаа дэлхийд ирсэн зорилго нь алдагдсны хайж аврахаар энэ дэлхийд ирсэн гэж бичсэн. Лук 19 дугаар бүлэгт гардаг үг байхаа. Есүс алгасал баярыг хичнээн чухалд үзсэн болоод алгасал баярын зоог барихыг бүр яасан гэж байна вэ? Эхэд хүссэн. Дэндүү чухал учраас л эхэд гэж онцолсон хэрэг. Энэ нь 10% хүсч 20% хэмжээнд хүссэн юм биш. Харин 100%, 200%, 1000% түүнээс чихээр хүссэн юм. Энэ бол Есүс сайн мэдээний номд гүн сэлсэн алгасал баяр. 19 дугаар ишлэл рүү очие. Тэр талх авч талархал өргөөд хуваан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлдэж айлдав. Тэн эцгээсний дараа тэр мөн аяг авч энэ аяганд алгасал баярын дарс байгаа тийм үү? Энэ аяг нь хэний төлөө вэ? Та нарын төлөө урсах миний цусаар тогтоогдох ямар гэрээ вэ? Шинэ гэрээ юм. Бүх хүн төрлөختний төлөө Бурхан тогтоосон хууль гэж Есүс хэлсэн байна. Тэгвэл алгасал баярт ямар авралын амлалт агуулгадж байгааг харцгаая. Яагаад Есүс алгасал баярын өдөр талх дарс өгч энэ бол миний мах, энэ бол миний цус, энэ бүхэн та нарын төлөөх зүйл тул үүнийг идэж үү гэж энэ үйлдэлийнхээ талаар тэгтлээ нарийн тайлбарлаж дурдаа юм бол Иохан 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэлийг харцгаая.
53 дугаар ишлэлийг уншъя. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй л бол та нарын дотор юу байхгүй вэ? Есүсийн мах ба Есүсийн цус гэдгийн тухайд бид бодитоор идэж уух аргагүй. Тэгвэл юуг Есүсийн мах гэд, юуг Есүсийн цус гэж зааж өгсөн бэ? Алгасал баярын талх, алгасал баярын дарцыг Есүс хамгийн дотны шав болох Петр, Иохан нарыг илгээж үүнийг бэлтгүүлэн би энэ алгасал баярын зоог барихыг ихэд хүссэн гэж дахин онцлон хэлсэн. Тэгээд энэ бүхэн та нарын төлөө гэж айлдсан. Аврагдах ёстой та нарын төлөө өгч буй үнэн гэж элч нартаа удаа дараа онцолж дурдсан. Тэмч учраас Матай, Марк, Лук, Иохан зэрэг бүх сайн мэдээний номд алгасал баярын талаар дурдсан байдаг. Тиймээс алгасал баяр нь бидний авралтай нэгт холбоотой юм. Тэмч учраас Иохан 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэлд Есүс хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй бол та нарын дотор юу байхгүй гэлээ? Ам байхгүй. Нэг ёсондоо үхлийн байдал байсан гэсэн үг. Амьдрал ба үхлийн түлхүүрийг хэн эзэмшдэг вэ? Манай Бурхан эзэмшдэг. Махан бие өмсөн энэ дэлхийд ирж Есүс гэдэг нэр хэрэгэлсэн Бурхан махыг нь идэж цусыг нь уухгүй бол амьтаа байж чадахгүй гэдгийг бидэнд зааж ухааруулсан. 54 дугаар ишлэл. Миний махыг идэж цусыг уугч нь мөнх амьтаа бөгөөд би түүнийг эдсийн өдөрт яах вэ? Амьлуулна. Миний мах жинхэнэ хоол, миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж цусыг уугч нь миний дотор байж би ч түүний дотор оршин байна гэжээ. Бурхан бидний дотор оршиж бид Бурханы дотор байх энэ эрхэм нандин ёроолыг Бурхан өгсөн. Эртний Израилийн анхны хаан байсан Саул Бурханы ариун сүнс түүнтэй хамт байх үед бол улсаа сайн захирч дайн тулаанд явбал Бурхан үргэлж тусалж ялалтын яруу алдар эдэлдэг байв. Улс орн нь ихэд цэцэглэн хөгжиж байв. Гэсэн хэдий Саул хаан Бурханы хүслийг байнга л сөрөх болж өөрийнх нь бардам сэтгэл илүү их болсны уршгаар эцэст нь Бурханы ариун сүнс цаашид түүнтэй хамт байхаа болж түүнийг орхисон. Тиймээс Бурхан Саулыг орхиход тэр даруй түүнд муу сүнс орж тэрээр хэвийн хүн гэж үзэх аргагүй хүн болж хувирдаг. Гэр бүлүүдээ яруу адгуу зантай хүн жолоо барих ба даруй дөлгөөн хүн жолоо барих хоёр ямар өөр байдаг. Би өөлөх гээгүй л дээ. Гэхдээ дээхэн үед тийм жолоод хур чадвар сайтай хүн байсан юм. Бид машин жолоодохдоо ард талаа харж анхааралтай ухарч иргэдэг бол энэ хүн тэгдэггүй. Ухрахтаа их сайн. Сүн гэдэл хормын дотор алга болно. Адилхан машин хэрнээ ямар хүн жолоодож байгаагаас шалтгаалаад өөрөөр харагддаг шиг Саул гэх нэг хүн хэрнээ дотор нь Бурханы ариун сүнс оршиж байх үе ба муу сүнс эзэрхийлж байх үеийн үйлдэл нь тэсөөр болдгийг бид мэдж болно. Харин Бурхан миний махыг идэж цусыг уувал би хаана байна гэлээ? Бурхан бидний дотор байна гэж хэлсэн. Иймээс л алгасал баяр хичнээн чухал үнэн бай. Ийм үнцэнтэй шинэ гэрэн дотор байдаг хүмүүст Бурханы ариун сүнсний ажлаар дамжуулан ариун сүнсний оршихуун хамт мөн хамийн ёроол сойрхоно. Тиймээс Бурханы ард түмэн алгасал баярын үннийг сагсаар ирсэн. Гэхдээ Бурханы ийм ариун үгс алга болно гэж Бурхан хэдийн зөгнсөн байсан юм. Хэн эдгээрийг устгана гэснийг Даниэл 7 дугаар бүлгийн 20 дугаар ишлэлээс харцгаая. Долдугаар бүлгийн 20 дугаар ишлэл. Мөн түүний толгойн 10 эвэр болон
Өмнө нь зай гаргахаар 3 эвэр булгарч унсан. Даниэл номын зөгнөлийг судалсан хүн энэ эвэр нь хаанчлалыг бэлэгдсэнийг мэднэ. Энэ 3 эвэр нь Европ дахь 10 улсын гэрүүл Вандал, Осткот гэж улсын устна гэдгийг Даниэл иш үзүүлэгчийн зөгнөлд гэрчилж байна. Өөр нэгэн эвэр буюу нүдтэй, агуу их бардам үг хэлдэг амтай, гадна төрхөөрөө бусдаас илүү том харагдсан эвэр зэргийн учрыг мэдхийг хүслээ. Намайг харсаар байхад тэр эвэр ариун хүмүүстэй тулалдан дайтаж тэднийг дийлж байсан нь. Зөгнөлийн дур зурагдах ариун хүмүүс ялагдаж, ариун хүмүүсийг эсэргүүцэх хүчнүүд илүү хүчрхэг болсон. 22 дугаар ишлэл. Тэднийг түр хугацаанд дийлж байсан боловч эртний нэгэн ирж, өөрөөр хэлбэл Бурхан ирж, хамгийн дээд нэгний ариун хүмүүсийн төлөө шүүх өгөгдөж, ариун хүмүүс хаанчлалыг залгамжлах цаг ирэх хүртэл болно. Цаг нь болоход ариун хүмүүс бүх эрх мэдлээ эргүүлэн авлаа гэжээ. 24 дугаар ишлэл рүү очие. 24 дугаар ишлэлийг уншъя. 10 эвэр бол тэр хаанчлалаас босох 10 хаан юм. Тэдний дараа урд нь байгстаас ялгаатай өөр нэгэн хаан босоод 3 хааныг дарах болно. Тэрээр хамгийн дээд нэгний эсрэг яах вэ? Үг хэлж, энд хамгийн дээд нэгэн гэдэг нь Бурхныг хэлдэг бөгөөд Бурхныг эсэргүүцдэг цорын ганц хүч бол сатааны хүч юм. Тэрээр хамгийн дээд нэгний эсрэг үг хэлж, хамгийн дээд нэгний ариун хүмүүсийг яана гэж байна? Дарлан туйлдуулна. Тэрээр цаг үеуд ба хуулийг өөрчлөхийг зорих болно. Эцэст нь энэ зөгнөл дагуу манай эртний 325 онд алгасал баярыг устгасан. Мөн үүнээс 4 жилийн өмнө буюу манай эртний 321 онд амралтын өдрийг устгасан. Бүгд л зөгнөл ёсоор 1-2-ороо биелэгдсэн байдаг. Алгасал баяр нь чухал үнэн. Бурханд итгэдэг хүмүүсийн зүрх сэтгэлээс тийм ч амархан арилахгүй үнэн тул манай эртний 155 онд анх алгасал баярыг устгах оролдлого хийсэн байдаг. Манай эртний 155 оны орчимд зөөний сүмийн харгалзагч Поликарп болон Паблам гэж үзэж болох барууны сүмийн Аникетусын хооронд алгасал баярын талаарх маргаан дэгдсэн. Алгасал баярыг тэмдэглэх огнооны талаарх маргаан үүсэж, 2 дахь маргаан нь манай эртний 197 онд болсон байдаг. Нэг дор шууд устгах чадалгүй, харин боломж гарч ирэх бүрд дайралт хийж байсан хэрэг. Эхний ээлжинд ариун хүмүүс ялагдах нь зөгнөлд угаасаа байгаа. Ариун хүмүүс ялагдсан гэдэг нь үннийг тэр хэмжээгээр алдсан гэсэн үг юм. Манай эртний 155 он, 197 он, 325 он. Есүсийг тэнгэрт одсноос хойш 300 орчим жил анхны сүм алгасал баяр тэмдэглэсээр байсан. Гэсэн ч нарны шашны тэргүүн байсан Ромын эзэн хаан болон түүнтэй нэгдсэн Ромын католикос болж эцэст нь манай эртний 325 онд алгасал баяр устсан юм. Тэрээр хамгийн дээд нэгний эсрэг үг хэлж, Бурхны цаг үе ба хуулиудыг өөрчилнө гэж бичээгүй гэж үү? Тэд Бурхны сахих гэж тушаасан алгасал баярыг устгаж өөрчлөөд Христмасийн тогтолцоог оруулж ирэн амралтын өдрийн тогтолцоог устгаад ням гаргийн мөргөл оруулж ирэн нарны шашны зан үлийг тэр аяар нь сүмд оруулж ирсэн. Энэ нь өнөөгийн сүмүүдийн байдал гэж үзэж болно. Тиймээс л алгасал баяр байхгүй газарт юу байхгүй гэж Есүс тунхагласан бэ? Ам байхгүй. Алгасал баяр сахидаг газар хүний хүүгийн махыг идэж цусыг уугч нь мөнх амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Амьлалтанд оролцуулна гэж амласан. Ийм чухал алгасал баяр шинэ гэрээний амлалт байтал үүнийг устгасан нь дэндүү эмгэнэлтэй явдал. Өнөө үед бид эцэг эхийн имэлэр эдгээрийг ялгаж чадж байна. Бурхны хийсэн ажил уу? Сатаны удирдах буй ажил уу гэдгийг тодорхой ялгах чадвар бидэнд байх ёстой. Энэ дэлхийд оршдог амьд биетүүдийн дотроос хүний нүдэнд харагдахгүй бичил биетийг микроскопоор хардаг. Үүн шиг өнөө үед
Аль нь жинхэнэ сум, аль нь хуурамч сум болохыг ялгаж чадахгүй бол Библийн сургаал үзэх хэрэгтэй. Бурхан авралын зам чиглүүлдэг тул итгэлийн зорилгоо бид аврал тавих ёстой. Хэрэв бид итгэлийнхээ зорилгыг авралаас өөр зүйл тавих юм бол үрдийн суурил биднийг үргэлж дагалдах болно. Хүмүүс яагаад Бурханы сүмд загалмай байдгүй вэ гэж асуувал загалмай байхгүй байх нь ойлгомжтой биз дээ. Мөн хамиг олж авах сүмд яагаад үхлийн тэмдэг байх ёстой вэ? Тэдэнд ийм хариулт өгсөн ч буруудахгүй. Тиймээс өнөөдөр Тэнгэр эцэг эхийн бидэнд өгсөн алгасал баяр, шинэ гэрээний үннийг авч үзэхэд бид нэрэл Бурхан дотор байгаа нь баттай юм байна гэж баталж болох нь. Энэ л баттай баримт нотлоогоор та бид мөнхийн авралт хүрэх учиртай юм. Тэнгэрийн орон руу зүгээр явчихгүй. Баримт нотлогоо аваад явах ёстой. 1-р Иохан 5-р бүлгийн 9-р ишлэлийг харцгаая. Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Бурханы гэрчлэлийг хүлээн авч байгаа сүм бол сансар өгтргүүд хамгийн шилдэг сүм. Тийм биш үү? 9-р ишлэлийг дахиад уншъя. Бид хүний гэрчлэлийг хүлээн авдаг бол Бурханы гэрчлэл илүү агуу юм. Энэ бол хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэл мөн. Бурханы хүүд итгэдэг нь дотроо гэрчлэлтэй. Тийм хүний дотор гэрчлэл байгаа гэсэн байна. Та бидэнд ч гэрчлэл бий. Бурханд итгэдэггүй түүнийг худалж болгож байна. Учир нь хүүгийнхээ тухай гэрчилсэн Бурханы гэрчлэлд тэр итгэсэнгүй. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд юу өгсөн нь гэрчлэл гэсэн бэ? Юугаар өгсөн бэ? Алгасал баярын талхтаарс авч, энэ бол миний мах. Энэ бол миний цус. Үүнийг идэж уувал мөн хамтай болно гэж айлдсан. Мөн хамын амлалтыг шинэ гэрээний үннээр өгсөн. Гэрчлэл нь энэ байна. Бурхан бидэнд мөн хам өгсөн бөгөөд энэхүү аим хүүдэн байна. Хүүтэй хүнд. Тиймээс бид алгасал баярын талхтаарс идэж уувал бидний дотор хэн байх вэ? Алгасал баярыг тэмдэглэсэн хүний дотор бий байна гэж Есүс Иохан 6-р бүлэгт баттай амлаж зааж сургасан. Хүүтэй хүнд юу бий вэ? Ам бий. Бурханы хүү байхгүй хүнд ам байхгүй гэжээ. Хүний хүүгийн мах цус дотор нь байгаа хүмүүс. Өөрөөр хэлбэл алгасал баяр шинэ гэрээний үнэн дотор байгаа хүмүүс энийг гэрчлэлийг авчив. Бурханы гэрчлэлийг авсан. Тэмдээл Матай 7-р бүлэгт сүүлчийн өдөр Тэнгэрийн орон явх өдөр хүмүүс авралыг хүсэж урт дараалалд зогсно гэсэн. Зарим нь эзэм минь бид таны нэрээр иш үзүүлж, таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, таны нэрээр олон гайхамшиг үлдэж байсан гэдэл дор бүрнэ. Би ингэж итгэсэн. Би тэгжиж итгэсэн гэж хэлэх болно. Тэр үед Есүс хариуд нь ганцхан үгээр юу гэж хэлсэн бэ? Тэднийг бүгдийг нь хөөж, би та нарыг танихгүй гэн. Байн ирээд байхаар нь би та нарыг огт танихгүй гэн. Тэгвэл Есүс хэнийг хүлээн зөвшөөрөх юм бол Бурханы гэрчлэлийг хүлээн авсан шинэ гэрээний үнэн дотор байгаа хүмүүс түүн рүү очиход Бурхан тэдний дотор өөрийнх нь ариун бие үнэт цус байгааг олж мэдэх болно. Хүний биед насан туршдаа ямар өвчнөөр өвчилж хэр өндөр болж өсөхийг тодорхойлдог нэгэн зураглал хийдэг програм байдаг гэдэг. Үүнийг геномын зураглалч гэж илэрхийлдэг. Доторх агуулгыг нь хараад л тухайн хүн хэдэн наснда ямар өвчин тусах вэ гэдгийг мэдэж болно. Тэрийг мэдэж болох газрын зургийг хүмүүс бидний биед Бурхан байрлуулсан боловч бид өнөө хүртэл мэдээгүй байсан. Хүн төрлөختөн энэ дэлхий дээр анх бий болсон үеэс өнөө хүртэл олон мянган жилийн турш ийм зүйл байдгийг ч мэдээгүй байсан. Гэсэн ч Бурхан харвал шууд л мэднэ. Бурхан өөрөө тэрийг бүтээж байрлуулсан шүү дээ.
Тиймээс Бурхан өөрийн хүмүүсийн зүрх сэтгэлд юу хийн гэж хэлсэн бэ? Иремья 31-р бүлэгт Бурхан би хуулиа тэдний дотор хийн хэмээсэн. Бурхан өөрийн ард түмэн мөн эсхийг түүгээр шууд мэднэ. Тань нь Бурхан хараад л мэдэх байхад олон хүн ирээд эзэн минь би үүрийн залбирал хийсэн. Уулан дээр ч их залбирсан. Би мацагч их барьсан гин. Тэр би та нарыг огт танихгүй гэж хэлнэ. Бидний биед ДНХ-ийн зураг байдаг шиг зөвхөн Бурхан л мэдэх зүйл байдаг. Ариун Христийн мах цус нүдэнд нь харагдвал Бурхан тэднийг шууд л танина. Чи миний хүү байна. Чи миний охин мөн байна гэж. Өнөөдөр энэ мөчөөс ч болов бид үүнийг мэдэж амьдарцгаая. Бид ийм агуу Бурханаар хүлээн зөвшөөрөгдөж, Бурхан хүлээн зөвшөөрсөн итгэл дотор амьдарч байгаа маань ямар их баяр хөөргөөж, ертөнцөөс тэжирсэн сэтгэлийн зовөр, санаашрал, санаа зовнилоо бүгдийг нь өнөөдөр сэгсэрч хайцгаая. Бид Тэнгэрийн хаанчлал явбал хаан тахилж болж, үеийн үед үрд мөнхөд хаанчлана. Эрт дээр үе дэмэнээр үлгэр ярахаараа дандаа л төгсгөлд нь амар сайхан жаргажээ гэж төгсгдөг байж үлээ. Голбаатар нь заавал аз жаргалтай болж төгсдөг үлгэр их ярьж өгдөг байсан. Энэ дэлхий дээр хүмүүс биднийг хэний хүүхдүүд гэдгийг мэддэггүй. Зөгнөл ёсоор сатанд явбал Бурханы ариун хүмүүс болох биднийг зовоох болно. Тэмч учраас тэрээр биднийг зовоох янз бүрийн арга зэл сүйхжилдэг. Гэсэн хэдий ч Бурханы эрхэм ариун амлалтыг эцсээ хүртэл чанд сахиж шинэ гэрээний замаа бүрэн гүйцээцгээе. Шинэ гэрээний бодит болох шинэ Иерусалим Тэнгэр эхийн өдөрдөн чиглүүлж байгаа замаар эцсээ хүртэл хамтдаа дагацгаая гэж бүгдээс нь хүсэх байна. Үгээр сургаалаа дуусгая. Баярлалаа.